За соёлын яам болон сайд нь e-спортын талаар ямар ч мэдлэггүйгээс болж балбуулаад байна. За өчигдөрхөн соёл спорт аялал жуулчлалын яам 2026 онд зохион байгуулах үйл ажиллагаануудаа танилцуулсан. За би бичсэн мэдээлэлээс нь албан ёсны сайтаас нэг мэдээллийг уншиж өгье. 8. Counter-Strike 2 e-sport-ийн шилдэг багуудын олон улсын тэмцээн нь Монгол улсад анх удаа 2026 оны 12 дугаар сард явагдахаар боллоо. Энэхүү цахим спортын шилдэг 8 багийн тэмцээнийг дэлхийн 2 тэрбум үзэгч онлайнаар үзнэ гинэ. За Counter-Strike 2 тэмцээний хамгийн гол тэмцээн бол жилд 2 удаа болдог мажор гэдгийг хийн хүнгүй мэдэх баха. За 2026 оны өвлийн мажор Монгол биш Сингапурт болох ч байгаа. За харин соёлын яам энийг мэддэггүй юм уу эсвэл албаар хүмүүсийг төөрөгдүүлэх гэдэг юм уу мэдгдэл нь одоо энэ бичсэн мэдгдэл нь бол нүд хуруу болоод ах шиг нэ. Улаанбаатарт яамны дэмжлэгтээр Counter-Strike-ийн тэмцээн болох юм шиг байна. Гэхдээ тэр нь дэлхийн авраг яавч биш. Тэр тусмаа 2 тэрбум хүн гэж орон алдаж бичсэн байхаа. За дээрэс нь Улаанбаатарт Арамаар тэмцээн буюу бүс нутгийн сонгон шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болж исэн. Энэ зэрэг мэдээллүүдийг манай соёлын яамд ажилладаг хүмүүс мэддэг юм уу? Албаар ингэж худлаа мэдээл, төөрөгдүүлсэн хөөргсөн мэдээлэл хүргэсэн үү? Энэ балаа мэдгдлээсээ болоод Counter e-sport сонирхогч дэмжигчд ядж яхад олон болсныг хэлэх үү. Хөөрхийн ундрам сайдыг өстө барьж идэж байна да. За та бизнес эрхлэгч бол бүтээгдэхүүн үйлчлэгийг олон нийтэд хүргэхийг таниулахыг хүсэж байгаа бол түр анхаарлаа наашаа хандуулаарай. Манай энэ тренд видеонууд дундуураа маш сонирхолтой байдлаар таны бизнесийг сурталчилж өгөх боломжийг зах зээлийн үнээс 2-3 дахин хямдаар хамтран ажиллахыг санал болгож байна. За манай утасны дугаар 7799 30 30